яах юм бэ? Энэ чам яцсан гоё. За манай Онч мэрэгэн продакшн нарны сүдргээд уран сайхны бүрэн хэмжээний кинон дээр одоо амжилттай ажиллаад дард нь гарах тунд өгч байна. Хүчирхийллийн одоо эсрэг нь буу холоо болж байгаа кино. Нэгдсэн үндэсний байгууллагын санаачлагаар 1991 онд анх гендер зориулсан хүчирхийлэлтэд тэмцэх 16 хоногийн аяныг зохион байгуулж эхэлсэн түүхтэй. Өнөөдөр дэлхийн 180 гаруй орн энэхүү аяныг тэмдэглэн өнгөрүүлж байна. 2016 оноос хууль зүйн дотоод хэргийн яам нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын сантай хамтран Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр гендер зориулсан хүчирхийлэлтэд тэмцэх төслийг хамтран хэрэгжүүлж байна. Нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын сангийн дэмжлэгтэйгээр гендер зориулсан хүчирхийлэлтэд тэмцэх 16 хоногийн аяныг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд анх удаага бүрэн хэмжээний уран сайхны кино бүтээллээ. Гэр бүлийн хүчирхийлэл, гендер зориулсан хүчирхийлэл, цахим гадуурхал, хүчирхийллийн одоо маш олон сэдвүүдийг одоо нэгэн одоо бүтээл дээр шингээхийг одоо бид хүмүүс энэ дээр зорж ажилласан байгаа. Эцэн 104-1-ийн дэсрэдний хурдаа. Би Америкээс ирсэн хотоо хайцсан. Манай эцэг эхчүүдийн нэг алдаа бол хүүхдүүдтэйгээ ярилцдаггүй юм байна. Хүсэл мөрөөдлийг сонсдоггүй юм байна. За тэгээ ямар нэгэн одоо зүйлээ их хүчээр илэрхийлдэг юм байна. Одоо бол, тэг, инг гэд тэрний оронд одоо ярилцах хэрэгтэй юм байна. Тэ? Тэрийг одоо би баг энэ кинонд явснараа одоо эргэж ер нь өөрийгөө бас давхар харах хэрэгтэй мэн гэдгийг мэдэж авлаа. За залуу минь барагтайхан байгаарай. Миний нас биед хүрээгүй хүүхдийг ахад уруудтаад үзээрэй мэдв. Би танайхаа шалгадаг газар очиж шалгуулж хаалган заа юу. Энэ киног бүтээхийн тулд хамгийн түрүүнд манай баг хамт олон болвол хүчирхийлэл гэдэг зүйлийг эхлээд судлаж таньж мэдэх шаардлагатай болсон. Гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход чиглэсэн уран сайхны киног уран бүтээлчид маань санаачлаад хийж байгаа явдал бол маш их талархаж байгаа. Уран бүтээлээрээ дамжуулаад энэ хүчирхийллийн байдал маань санаатай санамсаргүй байдлаар хүмүүст яаж тохиолдоод байгаа? Буцаагаад үзэгчид маань энэ дээр бүх нас хүйсийн төлөөлөл байдаг учраас бид нар яаж энэс урьдчилан сэргийлж оролцож болох вэ гэдэг тал дээр хийж байгаа энэ кино маань та бүхэнд гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх таслан зогсооход нэлээд одоо сайн мэдээллийг өгч чадна гэдэгт итгэж байна. Туршлагатай уран бүтээлч манай кинонд бас оролцлоо. За нарны сүдрэг гэд энэ киноны гол дүрийн эмэгтэй болох Дарай гэд ээжийн дүрд би тоглолоо. За энэ дүр дээр ажиллахад надад бол их сонирхолтой байлаа. Дарай гэд энэ эмэгтэй 3 наснд тоглолоо. Одоо эхнийх нь дөнгөж одоо амьдралд хөл тавьж байгаа 20 дахь настай залуу охинтэй анхныхаа хайртай учирч байгаа. Дараа нь ингээд нэг 30-аад насны амьдралд одоо нуглагдаж амьдралын хатуу хөвтөг үзэж одоо хүчирхийлэлд өртөн одоо тэрнээсээ одоо даван туулж гарч байгаа тийм бүсгүй. За өнөөдөр ингээд бүр өсвөр наснд хүрсэн 2 одоо сайхан том хүүхэдтэй болсон ээж. За энэ ээж минь болохоор ингээд хүүхдүүдтэй одоо өөрийн үтсийн зовлонгоо үзүүлэхгүй байхад маш их хичээдэг тийм эмэгтэй байгаа. Ер нь манай энэ нарны сүдэр гэдэг кино маань бол хүчирхийллийн тухай, хүчирхийллийн эсрэг том дуурч байгаа тийм кино байгаа. Мөн бас шинэ залуу уран бүтээлчдийг бид нар бас энэ уран бүтээлээр маш одоо олноор нааж ажиллуулсан. Санаад тийгээ гүштэй байгаа. Гэхдээ төмрөө намайг уучлаарай. Сайн байцгаана уу, намайг Цэлмэг гэдэг. Би нарны сүдэр уран сайхны кинонд Цэлмүүний дүрд тоглосон. За миний дүр болохоор 10 жилийн охины дүр байгаа. Тэгээд яг төгсөөд удааг болохоор яг 10 жилээс нэг холдоог байсан болохоор надтай айгүй ойрхон байсан. Хоёр би хүрхний. Гэрэлтэй. Айгүй тийм сул дорой охины дүр шиг санагддаг надад. Миний дүр. Хоёр. Айгүй хүндрэлтэй зураг авалтууд маш их байсан. Нөгөө гүрнээс үсэрж байгаа сцен байсан. Би өндрөөс өөрөө айгүй хайдаг. Тэр айгүй хүндрэлтэй сцен байсан. Дараа нь
яг усанд орж байгаа сценийг бассейн тавсан байхгүй юу. Тэгээд тэр сцен дээр бас нөгөө би чинь юусэн усанд чулууг. Тэгээд живжлж чадсан. За сайн байцгаана уу, намайг Магсар Жав гэдэг. Би Нарны сүдрийн уран сайхны киноны гэрэлтийн дүр дээр ажилласан. Гэрэлт гэдэг дүр нь өөрөө нэг цэлмэнгийн гол дүрийнхаа найз залуугийн дүр байсан. Өмнө нь ерөөсөн найз охинтой байж үзээгүй болохоор бас жоохон асуудал байсан. За миний энэ төмрөгийн дүр маань ер нь найз нөхдөд нөхөрлийн тухай үн цэнийг ер нь харуулсан дүр гэж миний хувьд бол бодож байгаа. За намайг Бэлгүн сайхан гэдэг Нарны сүдэр кинонда одоо гуйнгийн дүрт одоо ажилласан байгаа. Яг нийгэмд байдаг залуучууд донд бас нэлийн байдаг нэг ойвргон жоохон тийм нэг сагсуу юмыг нэг өнгөцгөө ингээд дүгнээл ингээд аждаг тийм нэг залуугийн дүр байна. Мэдээж одоо энэ хүү кинон дээр маань бол их бага хэмжээгээр хүчирхийллийн одоо хэлбэрүүд бол харагдана л да, тодорхой хэмжээгээр. Аав нь ээжийг хүчирхийлээд тэнцээ цаана нь хоёр ихийг хүүхэд нь хараад зогсчихсон. Одоо гараа өргөөд одоо бас нэг хүчирхийлэлд өртөөд уйлаад байж байгаа ийм зураг авалт хийгдэх шаардлагатай боллоо. Яг тэрний дагуу энэ сцен одоо магадгүй 30 минут, 1 цаг, 2 цаг, 3 4 цаг авагдахыг одоо бид мэдгүй. Тэр болтол 5 настай хоёр хүүхэд маань тэр сцений турш одоо тэнцээ нэг өсөндөө гараа өргөөд мом бариад тэгээ уйлаад зогсох ийм нөхцөл үүсчихэж байгаа байхгүй. Хүүхдүүд ажиллаа штэ. Хүчирхийллийн кино хийж байгаа мөртөөс бид өөрсдөө одоо энэ хүчирхийлэл хийх гэдэг байна. Тэр энэ бол одоо байж болохгүй гэдэг ийм байр суурьтай байсан учраас одоо жишээ нь сценийг салгаж авъя. Салгаад ээж аав хоёрын тусад нэг аваад дараа нөгөө хоёр хүүхдээ маш богино хугацаанд тусад нэг авъя. Их мэтлээ одоо янз бүрийн арга барилаар бас кинон дээр одоо хүчирхийллийн кино хийж байгаа мөртлөө хүчирхийлэлгүй байхын боломжуудыг бид нар бас баг хамт олноороо эрэлхийлж ажиллалаа. Манай онц мэрэгэн продакшны хувьд уран бүтээл дээр ажиллахдаа хэн нэгэндээ ямар нэгэн байдлаар одоо хүчирхийллийг бас үйлдэхгүй байх нэг том бас хичээл болсон болов гэж бид бүхэн бол дор бүрнээ олзуурхаж авч байгаа. Цэлмүнэ. Чи ээж дүү. Найз нөхөд. Хайртай хүмүүсийг нарна шүү. Би нар болмоор. Би мэрэгжил боловсрлоо өөрөө сонгох эрхгүй юм уу? Хөөе. Чи надад одоохон бол зогсоо. Цэлмээс. Би чамайг цагдаад өгнө мэдөө. Ой гэдээстэй. Миний огныг гаргаад ирчээ. Хата бүгд хэрэгтэй болоход байна. Миний олж байгаа хүн чамд хангалтгүй санагдаад байгаа мó? Уханаас арчин чи харах ялтай. Чи өснөө уурлаад байгаа юм бэ? Харин бид хэрэгтэн очоод ойлгож байна уу? Тусламжтууд. Эрийн сурвалжлах ажиллагаа зохион байгуул. Харах өнцөг. Хандлага өөрчлөгдөд л ямар гайхалтай зүйл болдог гэж. Би чамайг юмч болгохын тулд төлбөртэй сургуульд хүртэл явуулж байна. Дүү чинь тэр сургуульд явж чадахгүй байх шүү Цэлмүнэ. Чи надад тайргүй юм байна л да. Эсвэл чамд өөр харж өгдөг юм байт юм. Тийм болоод чи намайг өөртөө ойртуулах байгаа юм шүү дээ. Чамаас ч найз нөхдийнхөө давагдах нь болж дууслаа. Харагдах сүдэр тундаас хаяглан захиа ирлээ. Царайгаа нуусан тэр гараараа бичсэн нандин түүхийг би уншлаа. Хүчирхийллийн одоо маш олон сэдвүүдийг одоо нэгэн одоо бүтээл дээр шингээхийг одоо бид бүхэн бас энэ дээр зорж ажилласан байгаа. Хүчирхийлэл гэхээр бие махбодын хүчирхийллийг хүмүүс ихэнхдээ ойлгодог. Гэтэл бие махбодын хүчирхийллээс гадна хүчирхийллийн олон хэлбэрүүд байдаг. Тэгэхээр энэхүү киногоор дамжуулж энэ хүчирхийллийн бусад хэлбэрүүдийг хүүхэд залуучуудын дунд сүүлийн үед яригдаад байгаа цахим гадуурхалтай холбоотой асуудлыг ч гэсэн хүндэхийг зорилоо.
гендер суурьсан хүчирхийллийн асуудлыг ярихлаараа бид нар ихэвчлэн хохирсон эмэгтэйчүүдийн асуудлыг, хохирсон хүүхдүүдийн асуудлыг л бид нар гол олгож яриад байна. Өнөөдөр хэвлэл мэдээлэлээр ч гэсэн асуудлыг гаргаж ирэхдээ туяа нөхөртөө задуулчиж, туяа даваа задуулчиж, туяа тэгж бэртэж, туяа амиа алдаж гэдэг тухайл ярина уу гэхээс даваа ямар шалтгаанаас болоод хүчирхийлэх зан үйлдэл болчих. Даваа ягаад хүчирхийлэл үйлдэв? За даваа хүчирхийл үйлдээд байгаа зан үйлдэлээс нь гаргахын тулд яг ямар арга хэмжээнүүд авагдва гэдэг тухай яригдахгүй байгаа учраас энэ асуудал маань сүүдэрний артаа талд үлдсэн хэвндээл байгаад байна. Өөрөөсөө илүү сайн сайхан явуулчих юмсан, өөрийнхөө чадаагүйг чадуулчих юмсан гэж хит хичээснээсээ болж одоо хүүхдийнхаа хүсэл мөрөөдөл те юу мөрөөдөж юу бодож байгааг нь бодохгүйгээр ерөөсөө л өөрийнхөө бодол санаа тулгадаг. Бүх зүйлээ хүүхдийнхаа төлөө одоо зориулж зарцуулаад байгаа юм шиг мөртлөө цаагаараа өөрийн мэдлгүй хүчирхийлэл болсон байдаг. Тэгэхээр дараагийн дүр бол бас яг тийм л дүр. Дэмий мэдлэгнээс гараад ирчих. Үеийнхээ хүүхдүүдэд хандаж хэлэхэд манай киног гэр бүлээрээ аав ээжтэйгээ сууж хамтдаа заавал үзээрэй. Айгүй их зүйлийг ойлгуулсан тийм кино болсон байгаа шүү. Тэгээд хүчирхийллийн хажуугаар хизээч битгий чимээгүй өнгөрөөрэй. Хандах ёстой газар нь хандаж, хэлэх ёстой газар нь заавал хэлдэг байгаарай. Жил бүрийн 11-р сарын 25-наас 12-р сарын 10-ны хооронд одоо гендер суурилсан хүчирхийллийн эсрэг юм аян одоо дэлхийн нийтийн маш олон орнуудад энэ хүү аяныг 16 хоногийн турш тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ хугацаанд бол мэдээж яг гендерт суурилсан хүчирхийллийн маш олон сургалтууд, түүнтэй холбоотой дүрс рекламууд, одоо видео контентууд гэх маш олон зүйлүүдийг бол одоо дэлхийн нийтээр яг энэ сэдвээр амьсгалдаг гэсэн үг. Тэгэхээр бид бүхэн яг энэхүү аяны төгсгөлийн өдөр буюу 12-р сарын 10-ны өдөр бас дэлхийн нийтийн одоо хүний эрхийг хамгаалах өдөр давхар тохиодог. Энэ өдрөөртөө бид нар одоо уялдуулаад киногоо үзэгчдтэй өргөн барина гэсэн төлөвлөгөөтэй одоо ажиллаж байна. Энэхүү киног бүтээсэн уран бүтээлчид, нийт залуучууд, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн Швейцарын хөгжлийн агентлаг, нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын сан болон нийт оролцсон хүмүүст талархал илэрхийлье. Хүчирхийлэл хүн бүхэнд хамаатай. Танд ч бас. Гендер суурилсан хүчирхийлэл хүн бүхэнд хамаатай. Тийм болохоор хүчирхийллийн хажуугаар хизээч битгий чимээгүй өнгөрөөрэй. Хүчирхийллийг таслан зогсоогч нь. Тийм учраас үйлдэлээрээ үлгэрлэе. Цэлмүнэ. Чи ээж дүү. Найз нөхөд. Хайртай хүмүүс их наран шүү. Би нар болмор. Би мэрэгжил боловсрлоо өөрөө сонгох эрхгүй юм уу? Хөөе. Чи надад одоохон бол зогсоо. Цэгмээс. Би чамайг цагдаад өгнө мэдөө. Ой гэдээстэй. Миний огт гаргаад ирчээ. Хата бүгд хэрэгтэй болоход байна. Миний олж байгаа хүн чамд хангалтгүй санагдаад байгаа мó. Ухаанаас арчин чи харах ялтай. Чи өснөө уурлаад байгаа юм бэ? Харин бид хэрэгтэн очоод ойлгож байна уу? Тусламжтай. Ерийн сурвалжлах ажиллагаа зохион байгуул. Харах өнцөг. Хандлага өөрчлөлтүүд идэл ямар гайхалтай зүйл болдог гэж. Би чамайг юмч болгохын тулд төлбөртэй сургуульд хүртэл явуулж байна. Дүү чинь тийм сургуульд явж чадахгүй байх шүү Зэлмүнэ. Чи надад тайргүй юм байна л да. Эсвэл чамд өөр харж өгдөг юм байдаг юм. Тийм болоод чи намайг өөртөө ойртуулах байгаа юм шүү дээ. Чамаас ч найз нөхдийнхөө доогдох нь уус дууслаа. Харагдах сүдэр тундаас хаяглан захиарлээ. Царайгаа нуусан тэр гараараа бичсэн нандин түүхийг би уншлаа.